It's alright. Hush. Хей, зөөцөн залуусаа тулгаа би тулгаа байна. За бичлэгээрээ уулзааг нэглэх удажээ. За энэ удаагийнхаа бичлэгээрээ бүгдээрээ Kobe 4 Pro-гийн танилцуулга болон бүтсэн түүхийг ярьж өгөхөөр шийдлээ. За ингээд бичлэгийг эхлүүлцгээе. За ер нь бол сагсан өмгийн пүүсний цувралуудын хувьд Kobe шиг ингэж ярих юм ихтэй цуврал бол бараг байхгүй байх миний хувьд. За ялангуяа энэ Kobe 4 загвар маань ярих юм нэлээ ихтэй. За Kobe 4-ийн онцлог болохоор ерөнхийдөө Kobe-гийн энэ сагсан өмгийн пүүсний legacy буюу юу. За мөн сүүлийн үед ч гэжтэй сагсан өмгийн low cut пүүсний трендийг бас одоо эхлүүлж өгсөн пүүс гэдгээр маш онцлогтой байдаг. За хамгийн түрүүнд бол энэ Kobe 4-ийн бүтсэн түүхийг ярьж өгсөн дээр бах. За тухайн үед буюу Kobe 4-ийг гарч байхад бол NBA болон сагсан өмгийн пүүснүүд бол high top эсвэл mid top шагаа барьсан ерөнхийдөө пүүсүүд их байдаг байсан. Ер нь бол ихэнх тийм пүүз өмсдөг хүмүүс нь ч тийм пүүз гаргаж байгаа нь ч гэсэн ерөнхийдөө high top mid top пүүзнүүд гаргадаг байсан. За яагаад гэхээр high top mid top пүүзүүд нь шагааны болон хөлний бэртлээс хамгаалж өгдөг илүү дэвшигтэй гэсэн энэ үзэл бодол санаанаас үүдэлтэйгээр ерөнхийдөө high top mid top нэлээд өмсдөг байсан. Тэгвэл ийм яриач байсан гэдэг. Багийн хүн low cut пүүз өмсөж явах юм бол түүнийг нь сайн нухацтай ярилцж агаад high top пүүз өмсөх хэрэгтэй ч гэдэг юм уу. За гэхдээ Kobe 4 ерөнхийдөө хамгийн анхны low cut пүүз юм уу гэвэл бол биш. Nike болон бус брэндүүдээс low cut пүүзүүд байдаг байсан ч тэгж их тоогддог байсан гэж ойлгох болно. Гэхдээ Kobe-гийн хувьд хүсэж байсан зүйл нь хамгийн хөнгөн болон low cut пүүзийг Kobe хүсэж байсан. За энэ Kobe 3 дээр эсгэлж харагддаг. За Kobe 3 дээр нэг юм сонирхолтой деталь байдаг. Kobe 3-ны ерөнхийдөө high top пүүз шүү дээ. Яг шагааны хэсэг дээр нэг баг зэргийн төсөлт хийж өгсөн байдаг. За энэ нь болохоор Kobe шагаагаа илүү чөлөөтэй хөдлөх үүднээс энэ деталийг оруулж өгсөн гэсэн байдаг. Тийм учраас Kobe анх 3-аас эхлүүлэл ерөнхийдөө шагаагүй пүүз шагаагаа илүү чөлөөтэй хөдлөх боломжийг хайж эхэлж исэн гэж ойлгоход болох нэ. Тийм учраас Kobe одоо энэ Kobe 4-ийн загварыг гаргасан Eric Ever гэдэг хүн дээр очиод хамгийн хөнгөн болон low cut пүүзийг надад хийж өгөөч гэсэн санаа хэлсэн байна. За тэгэж энэ Eric Ever гэх одоо Kobe 4-ийн загварыг бүтээсэн хүн энэхүү пүүзийг бүтээсэн байдаг. За Kobe энэ low cut болон хөнгөн пүүз бүтээх санаа нь хаанаас орж ирсэн бэ гэхээр энэ бол Kobe-гийн бас бага настай холбогдох бах. Kobe-г аав нь ерөөхдөө NBA тоглож байгаад Италийн мэргэжлийн лиг рүү явсан байдаг. За тийм учраас Kobe-гийн бага нас нь ерөөхдөө Италид өнгөрсөн гэж ойлгож болно. За Итали гэх юм бол мэдээж хөл өмгөөр алдартай. Kobe бага наснаас ерөөхдөө Италид хөл өмг үзэж өссөн байдаг. Ерөөхдөө хөл өмгийн фэн байсан гэдгийг Kobe-гийн фэнд бол мэдж байгаа бах. За тэгээд хөл өмгийн тоглолтуудыг үзэж байхад Kobe-д нэг харагдсан зүйл нь за хөл өмгийн тамирч ийм low cut гэсэн мөртлөө хөнгөн пүүзээр өмссөн байж шагааны гэмтэл тэгж авахгүй. За мөн шагаануудаа илүү чөлөөтэй хөдөлгөөд хурдан гүөх гэх мэтчлэн одоо энэ хөдөлгөөний ихэд илүү өвтэйхэн харагдсан юм байна. Тийм учраас энэ удаа Kobe 4 дээрээ энэ санаа хэрэгжүүлж үзжээ. За Kobe 4-ийн ерөнхий энэ хэлбэрийг харах юм бол танд магадгүй 2 пүүз санаж орж иж магадгүй. За ямар 2 пүүз орж ирсэн бэ? Магадгүй мэддэг хүмүүс мэдж байгаа, мэдэхгүй хүмүүс мэдэхгүй байж магадгүй. За эхний пүүз маань Kobe 4-ийн артлыг харах юм бол энэ heel cop яг энэ артлын хэсгийг харах юм бол магадгүй одоо 2K 4 одоо Kobe ерөнхийдөө өөрийнхөө цувралын нэрийн пүүз цувралыг гаргахаас өмнө Nike 2K 4-ийг өмсдөг байсан шүү дээ. Тэрний санаа авч ерөнхийдөө артлын хэсэг нь бол 2K 4-ийг санаа авч хийгдсэн. Харин энэ уртлын энэ fly wire хэсэгтэй хэсгийг болохоор Hypertank 2008-аас санаа авч хийжээ. За Kobe 4 маань өөрөө 2008 онд анхны худалдаанд гарч ирсэн бол тухайд Nike fly wire гэх энэ утасны технологиг анх оруулж ирж байсан учраас за Kobe ч гэсэн ерөөд Hypertank-ийн нүүр царай байсан шүү дээ. Тэгэхээр Hypertank тэр 2K 4-ийн нийлбэр пүүз гэж одоо ерөнхий хэлбэр нь бол тэгж ойлгож болох нь. Тэнгүүд Kobe-ийн low cut мөртлөө хөнгөн гэхээр хүмүүс магадгүй энэ одоо аюулгүй байдал нь алдагтана. Шагааны бэртлийг авч магадгүй гэсэн тим яриа байсан баг. Тийм учраас Kobe ерөнхийдөө Kobe 4 дээр тэр яриаг гаргахгүй тулд хамгийн аюулгүй байх бүх талаас нь хийж үзсэн юм шиг санагддаг.
Kobe 4-өөс анзаарч байгаа зүйл юм одоо ерөнхийдөө хойтлын өсгийний хамгаалалт нь болохоор маш хатуу. Өсгийг одоо яг энэ суултан дээрс барьж өгнө гэсэн үг. Тэгээд доторх шагааны зөөлөвчүүд нь зузаав. За тэгээд энэ улсны одоо энэ ерөнхий гадна хэсгийг харах юм бол илүү энэ хэсгээрээ илүү ингэж гадагшаа гарч иж өгсөн. Илүү тулгуур болж өгөө. Энэ хэсэг. Ялангуяа сакс тоглолтод ялангуяа энэ хэсгээр ингэж хамгийн их тулдаг шүү дээ. Тэгээд энэ нэг баг зэргийн деталь гарч байгаа. Ийм деталь оруулж өгсөн гэх мэтлэн. За энэ деталь бол баг сая сүүлд бас бүкнийг өөрийнхөө Дэвин бүкрөө өөрийнхөө яг өмсөж байгаа снекерүүд дээр бас яг ийм жижиг деталууд оруулж өгч одоо толгойн сайжруулсан байдаг. За тэгэхэд бол Kobe 2008 онд л энийг хийжсэн байна. За энэ постэр орсон технологиудыг ярих юм бол за зөөлөвчээс нь эхлэе. Зөөлөвч нь бол хамгийн анх 2008 онд гарахдаа урд хойноо air zoomтэй. За дундаа карбон флаттэй гарч исэн. За харин энэ Protro 4 гарахдаа бол за хойноо air zoomтэй харин урд хэсгийн зүүн байхгүй болсон. За карбон шанк нь бол хэвээрээ гарсан байдаг. За дээдлийн хэсэг нь бол ерөнхийдөө flywheel гэх мэтлэн энэ шилэн пластик TPU хатуу зөөлөвч. Галан руу гарсан одоо outsole гэх мэтлэн деталууд харагдана. За энэ Kobe 4 дээр байгаа жижиг деталуудыг одоо ярьцгаая. За гартаага өнгө бол Kobe 4 Protro Gold медаль буюу одоо Kobe-гийн 2008 онд Олимпиас алт авахд одоо хүндэтгэл үзүүлж шүү дээ. Санаа авч гаргасан өнгө нөгөө. За маа захиалагчийн пүүз байгаа. За энэ өнгөнөөс деталуудыг харцгаая. За мэдээж саяхан ярьсан Flywire луц. За Kobe's Mamba гэх юм буюу одоо Kobe-гийн пүүзүүдтэй байдаг snack skin ч гэж ярьдаг. Skin энэ хэсгээр орж өгсөн байна. За мөн heel cup буюу одоо энэ одоо өсгөвч. Өсгийний хэсэг нь Kobe-гийн гар өсгөхтэй, мөн тунгалаг өсгөвчтэй. За өсгийнхээ арт л болохоор 10 дугаар буюу одоо Kobe-гийн шишээд өмсдөг байсан дугаарыг оруулж өгсөн. Энэ бол Kobe-гийн лого. За энэ дээр бас деталь байдаг. Энэ деталь. За энэ бол яг 24 шиг нөх байрлаж өгсөн байдаг. Энэ болохоор Kobe-гийн одоо 24 дугаарыг илтгэж өгсөн нэг деталь байдаг. За энэ дээр бас сонирхолтой юм. Яг энэ деталийг сүүлд жа 1 дээр харагдсан одоо гэвэл ярих юм бол жа 1 дээр бас яг энэ хажуу талд нь ийм деталь байдаг. Магадгүй Kobe 4-өөс санаа авч хийгдсэн баг тэр деталь нь. За улсны үед бас нэг сонирхолтой зүйл байдаг. За энэ яг улаан хэсэг байгаа шүү дээ. Энэ ямар нэгэн хэлбэргүй нэг юм ингээд дарахцсан гიშгцэн чим шиг харагдаж байгаа хэсэг. Тухайн үед Kobe-гийн дуртай нэг кино байсан нь Spider-Man 3. За Spider-Man 3 дээр ирэхэд Venom гардаг шүү дээ. Venom буюу симбиотик. Тэр симбиотыг одоо ерөнхийдөө энэ улан дээрээ дүрслэхийг Kobe хүссэн байдаг. Яагаад вэ гэхээр симбиотик нь болохоор ерөнхийдөө ингээд хүч нэмэгдүүлж өгдөг шүү дээ кинон дээр. Тэр тухайн хүний одоо өмсөж байгаа хүнийхээ хүчийг зам хар өнгөтэй. Тийм учраас ерөнхийдөө Venom одоо симбиотик ингээд дарахж байгааг илэрхийлж өгсөн байдаг. Гэхдээ анх simple буюу одоо энэ Kobe 4 хулдаанд гарахаас өмнөх тийм simple-ийн зураг байдаг. Тэрэн дээр болохоор энэ яг энэ хэсгийнх нь хийн улаан одоо хэсгийнх нь хийн арай өөр ямар нэгэн ийм хайрын бон хийгүүгээр тэр энгийн ингээд дарахцсан юм шиг хэлбэртэй байж байгаа. Яг худалдаанд гарахдаа яг энэ цагаантайгаа адилхан хайрын бон хэлбэртэй гарсан байдаг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө Venom буюу симбиотикийг илэрхийлсэн байна. Үдээс нь бол 2008 онд авсан алтан медалийнх нь одоо зүйлт байх нэ. Зүйлт маягаар одоо юм улаан хийж өгсөн. За Kobe 4-ийн үзүүлэлт тал дээр бол тэгж муулаад байх зүйл байхгүй. Угаасаа бүгд ойлгомжтой байх. Гэхдээ Kobe 4 дээр нэг яригддаг бас нэг сонирхолтой зүйл нь юм. Би сая ярьсан шүү дээ. Энэ урдталтад уул нь хамгийн анхных нь зүүмтэй гарсан гэж. Харин Kobe Protro 4 гарахдаа уул нь анхны Kobe Protro 4 гарахдаа Nike-ос болохоор бүтэн зүүмтэй air зүүмтэй гарна гэсэн боловч яг гарахдаа урдаа зүүмгүй ганцхан хойно зүүмтэй гарсан байдаг. Тийм болохоор энэ бол яг тухайн үед бол бас нэлээд сенсац болж ирсэн. Ерхэд YouTube дээр ч гэсэн зарим YouTuber-ууд бүтэн зүүмтэй гарна гэчээд аталтаа ганцхан гарсан байна гэх мэтлэн. Гэхдээ Kobe 4-ийн хувьд бол тэгж муудаад байсан зүйл бол байхгүй. Ерхэдөө магадгүй 2 зүүмтэй хийсэн бол үнэн маш ихээр үнэн одоо байгаас магадгүй бас нэлээд өссөн байхыг ч бас үүсэхгүй. Харин ч
хамгийн Kobe цувралууд дундаас хамгийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьж өгсөн Lockout пүүз байж бол магадгүй. Kobe-гийн одоо энэ 3-4 дээр ярьчихгүй яг. Kobe-гийн Nike swoosh байдаг шүү дээ. Эднээс нь дандаа ирэхэд тийм наалт ч юм уу принтингээр хийгдсэн байдаг. За яагаад гэхээр мөн жингээ буулгах, пүүснийхаа жингийг буулгах зорилгоор ингэж Nike-гийн ерөөхдөө хэрэгсэн уцаар хэрэгсэлж биш ерөөхдөө принтингээр гарсан байдаг. За өнөөдрийн ерөөхдөө Kobe 4-ийн танилцуулга болон backstory буюу ард дахь түүх нь бичлэг маань энэ хүрээ дуусчих шиг байна. Үгүй пүүз дараад эхэлсэн байгаа. Тийм учраас илүү сонирхсон пүүзүүдээ та над руу Instagram юм уу Facebook-ээр чатчээд асуугаад сайз болон үнийн мэдээлэл аваарай. За баяртай.